Тэрэнд ажиллаж хэдэн цагч байсан хамаагүй ажилласны дараа ерөөсөл гарч ирэл салхи нар хоёрыг харах хамгийн гоё байдаг шүү дээ. Зэмнэ намайг Галсан Жавын Жамян гэдэг. Уул уурхай аврах ангид 5 жил инженеэр онцгой байдалд нэгдснээс хойш 8 дахь жилдээ ажиллаж байгаа. 17-д орсон. 18 яг хүрдэг жилийнхаа 4 сарын өмнө жоох хөвгтөл орсон да. Миний далайгаа чахналах ургаад өнгөрч исэн. Тэгээд олон хүнд туслая. Тэгж одоо данхын мэргэжлийг сонгосон. Бид нар газрын гүнд ордог. Агааргүй. Тэрэнд ажиллаж хэдэн цагч байсан хамаагүй ажилласны дараа ерөөсөл гарч ирэл салхи нар хоёрыг харах хамгийн гоё байдаг шүү дээ. Амьд авсан бол аргийн баярлаа гэн, амьгүй авсан бол аргийг явуулаа. Хамгийн муухай мэдрэмж бол угаасаа аргийн явуултаныг сонсох. Тэгэхээр бид нар чинь тангараг өргөсөн зэрэг хүмүүс хийх ёстой ажлаа хийж байгаа. Манай ангийн онцлог Монгол улстай ганц Монгол улсын 21 аймаг бүхий сум ашигт мартгийг эрхэлж байгаа уурхай бүгдэнд нь хүрч ажилладаг. Энэ онцгой гавья байгуулсан шагнал маань энэ оны 5 сарын 6-нд ажиллаа бууж яваад айлын байшин шатж яхад нь үүдэн назар тийм үү таараа зогсоод буугаад мэрэгжлийн онцлог юм буугаад ороод хартал 2-оос 6 насны жоох хүүхэд байсан хуйлж исэн. Тэгэхээр тус анги налах төргийн 28 дугаар хилцлөө уцлууга заргаад спикер дээр тавиад дуудлага өнгөө том өрөөнийхэн цонхыг хаглаад тэгээд 3 хүүхдийг аварсан. Ерөөсөл хамгийн хэцүү аваар бол агааргүй. Тэнд хинж эрсдэж болно, би ч өөрөө эрсдэж өгөхгүй. Нурлыг хэзээ нурлдороос хүнийг авахыг бид нар таашгүй шүү дээ. Дээрс нураалаа. Бид айлуулахын өрсөлдөд эрсдэлгүй орчин үүсгээд урагшанаал дайраад ажиллана. Тэр хүнийг авахын төлөө зогссон. Янз бүрийн юм гаргахын төлөө. Тэгэхэд гарч ирэхэд та нар удаан ажиллаа нэ тэрийгээр харгийн сэтгэлдлүүд янз бүр байдаг л да. Тэгэл яг бид нар л тэгээд цагдаагийн хамгаалтанд орох цагдаа нар ирсэн байна. Хараг ирүүд дайрна. Бид яг тэгээд айлуулахын хэмжээний нөхөн сэргээлтэй өөрсдөө амраагаад олон цаг яваад ажиллана. За хамгийн сүүлчийн өнгөрсөн жил хинтийн бэрхэд болсон аваар дээр 4 хоног 3 хоног гарan ажилласан байгаа. Айлуулах сэтгэл санаа тайван байх хэрэгтэй баг хаврагч юм. Ямар зүйлийг хүлээж авах чадвартай тайван хэр багтаа сэтгэл хөдлөл бол дарах ёстой. Яг манай багийн чинь зүйцэн багт энгийн ажиллаханаас хүний ажлын хөдөлгөөнийг 60 дахин хоригддог байхгүй. Зогцсараад 14 настай хөгжиж ямар мэдрэмж төрөх вэ? Шүн хардаар нь хэлээгээл тэл яг алдсангаа биш авсангаа багах. Хамт орондоо энэ албандаа орж ирээд 13 жил ажиллахад зөндөө жаргал завлан уудалцах сайлцах бүхий л цаг үе байлаа. Гэтэл аврагч хүн чинь нэг л зүйл дээр 1000 модалж цайлцсан ч аваар дээр бол бүгдээрээ л атгсан гар шиг байна. Энэ залуучууд. Тиймээхээ хүчинч олон аваар олон эрдэнэ түмний амнаас аварсан. Аврагчтайгаа үнэхээр багтдаг, хууг ангитай хайртай, сонгосон мэрэгжилтэй одоо хүртэл хүн чир явж байгаа.